Shawshank-ийн одоо шоронгоос оргосон тухай Shawshank Redemption гэж кино байдаг. Тэр киноны плот дээрээс хамтдаа уншлага хийцгээе. За ямар ч тач 1947 онд Портленд, Америкийн Портленд мужийн Мэйн хэмээх одоо газар банкер буюу банкны ажилтан Andy Dufresne гэдэг хүн Shawshank-ийн одоо State Prison буюу одоо мужийн шоронд болвол ирдгээ гэж байна те. За тэгээд эндээ бол two consecutive life sentence буюу хоёр дараалсан насаар нь хорих ялыг life sentence гэж хэлдэг. Life sentence үгэлбэр биш шүү дээ тий. Life sentence бол насаар хорих ялыг sentence гэж хэлдэг. Энэ хүү ялыг идэлхээр бол ирдэг. Идэлх гэдэг нь яаж юм хэр serve тий. За ямар хэрэгээр энэ хүн маань ийм ял идэлх болсон байдаг вэ гэхээр өөрийн эхнэр болон эхнэрийнхээ одоо lover буюу тийм ээ одоо амаргийг нь алсан хэмээх хэрэг цэжиглэгдэн одоо буруутгагдан шоронд ирдэг тий. Тэгээд he is befriended by Alice Boyd Red Redding буюу Red гэдэг хүнтэй бол найз болдог гэсэн үг. Befriend гэдэг нь бол найз болох гэсэн утгатай болж байна. За тэгээд Redding нь бол ямар хүн байсан бэ буюу Red гэдэг нь ямар хүн байсан бэ гэхээр contraband smuggler буюу contraband гэдэг нь хориотой бараа. Smuggler гэдэг нь нийлүүлэгч гэсэн. Тэгэхээр хориотой барааг нууцаар ингэж нийлүүлдэг хүнийг contraband smuggler гэж хэлж яхана. Drug smuggler гэх юм бол хар тамхи нууцаар нийлүүлдэг хүмүүсийг бас drug smuggler гэдэг шүү дээ. За тэгээд энэ хүн нь бол бас serving a life sentence буюу мөн насаараа хорих ялыг бол эдэлж ирсэн хүн байгаа. За тэгээд хүү буюу энэ хүү Red гэдэг хүн маань бол манай гол дүрийн баатар болох Andy Dufresne бол нэг зүйлийг олж өгдөг буюу procure хийж өгдөг. Procure гэдэг нь олж өгөх гэсэн утгатай үг юм байна. Би бас та хэдтээс хамт сураад байгаа гэсэн үг. За юуг олж өгдөг вэ гэхээр rock hammer буюу ийм чулууны одоо алх олж өгдөг. Чулууны алх олж өгдөг. Мөн large poster буюу том ханийн зургийг poster гэдэг те том ханийн зургийг олж өгдөг. Тэгээд энэ зураг нь бол Rita Hayworth гэх нэгэн алдартай эмэгтэй зураг байдаг. Гэдгийг та бүхэн санаж байгаа бах энэ маш алдартай кино те Shawshank Redemption гээд маш гоё кино. Тэгээ хүн болгоны бас үзсэн киноны үйл явдлыг ярил бас их гоё юм шиг надад санагдсан. Тэгээд тэндээсээ бас англи хэлээ сурна гэдэг бол бас гоё. За тэгээд assigned to work in the prison laundry буюу шоронгийн угаалгын газрыг prison laundry гэж хэлж байна. За prison laundry-д ажиллахаар одоо хуваарлагдсанаар Andy is frequently raped by the Sisters gang led by Boggs Diamond гинэ. За frequently гэдэг чинь олон удаа давтамжтайгаар гэсэн үг. Raped by гэдэг нь харамсалтай нь Andy маань бол одоо ийм хэсэг бүлэг gang нөхдүүдэд бол за хүчирхийлүүлэх гэсэн утгатай үг байна тийм ээ. Хүчирхийлүүлдэг юм байна. Кинон дээрээ бол. За тэгээ энэ гангийн толгойлогч нь бол Boggs Diamond гэж хүн байдаг юм байна. За тэгээд энэ ихний одоо параграфаас бүгдээрээ англи хэлний дүрм хэрвээ бяцхангаас давтъя гэх юм бол яг ихлээр цагуудаа давтчих. Arrives гэдэг нь бол ирдэг гэсэн present simple-ээр бичсэн байна. Яагаад гэвэл байнга болдог, давтагддаг зүйлийг эсвэл альва нэг киноны үйл явдлыг бол бид нар энэ цагаар илтгэж болж байна. За тэгээд to serve гэх юм бол тэхийн тулд, ингийн тулд гэсэн утгатай болж орчуулж болно. To serve in order to serve шоронд ял эдлэхийн тулд to serve яг адилхан ял эдлэхийн тулд гэсэн утгаар тулд ирдэг гэсэн утгаар орчуулагдаж болно. За ямар шалтгаанаар их вэ? Тэгсэн учраас гэсэн утгыг хэлтгэж болно. For murdering his wife and her lover. Одоо энэ хоёр хүнийг алсан одоо тэр үйл ажиллагаанд буруутгагдаж тийм шоронгийн одоо хорих ял бол эдэлтгээ гэсэн утгыг хэлтгэж байгаа. За тэгээд befriended гэдэг маань бол нөгөө present simple цагийг бол яасан байна? Passive хэлбэрээр бичсэн байна гэсэн үг тийм. За тэгээд contraband smuggler serving a life sentence гэдэг нь бол
contraband smuggler serving a life sentence гэдэг тэр нь бүхнээрээ одоо бүхлээрээ Red гэдэг хүнийг тэр Boyd Redding гэдэг тэр энэхүү гол дүрийн бас жүжигчнийг бол тодорхойлсон тодтгол байгаа. Дээрэс нь энэ тодтгол дотор тодтгол явж байна. Тэр нь юу гэсэн үг гэхээр тэр contraband smuggler гэдэг тэр үгээ дахиад бас тодтогдсон байна. Энэ хориотой бараа нийлүүлэгч хүн маань ямар учиртай хүн бэ гэхээр who was serving a life sentence буюу энэ хүн маань бас л насаараа хорих тийм ял бол эдэлж байсан гэсэн утгыг итгэж байгаа. За тэгээд Okay, wait a minute. За тэгээд 1949 онд бол Анди нь бол хамгаалагчдын одоо ахмад нь болох Байрон Хадли гэдэг хүний яриаг бол сонсдог, чагнчдаг гэсэн үг тийм ээ. Санамсаргүй сонсхийг бол overhear гэж байгаа. Хажуугаар нь явж байгаад ч юм уу ингээд сонсхийг бол overhears the captain of the guards буюу хамгаалагчдын ахмад Байрон Хадли гэдэг хүний яриаг сонсдог. Энэхүү хүн яаж байдаг вэ гэхээр complaining about being taxed on an inheritance буюу өвлж авсан мөнгөн дээрээ маш их татвар төлж байгаа гэдэг талаар complain дэх буюу одоо зовлон тоочж байгааг нь манай гол дүрийн жүжигчин Энди сонсдгоо. Тэгээд and offers to help him. Түүнд туслахыг санал болгодог гэсэн үг тийм. Offers to help him. Туслахыг санал болгодог. Юунд нь туслах вэ гэхээр shelter the money legally буюу энэхүү мөнгийг хууль ёсны дагуу буюу legally авж үлдэх талаар тийм. Shelter хийн гэдэг чинь ер нь бол хамгаалтанд авах, авж үлдэх энэ гэсэн утгатай болж ирэх юм байна. За одоо жишээлбэл homeless shelter гэж үгийг та нар сонсч байсан баг тийм. Homeless shelter гэх юм бол одоо гэр оронгүй хүмүүс төр зур одоо толгой хорогддог тийм. Өвлийн хүүтэнд ч байд юм уу эсвэл аюултай одоо тэр шөнийн цагийг ч байд юм уу тийм ээ. Ингэж толгой хорогдож төр зур оршдог тэр газруудыг shelter гэж бас хэлдэг. Тэгэхээр яг нь тэгэж төр зур хамгаалах гэсэн утгатай авж үлдэх гэсэн утгатай байна шүү дээ. За энд нь бол туслахыг манай гол дүрийн жүжигчин Энди маань санал болгодог. За тэгээд after the sisters beat нөгөө sister гэх мэт тэр бүлэгмийн гангийн хүмүүс нь beat буюу Эндиг зодсон тий. To near death буюу бараг үхтлэн зодсон гэсэн. Бараг үхтлэн гэх юм бол near death. Үхтлэн зодсны дараа Хадли буюу нөгөө шоронгийн хамгаалагчдын ахлагч Хадли маань бокс хэмээх тэр бүлэглэлийн толгойлогчийг бол одоо cripples гэдэг нь бол бүр дахир дутуу болох бүр тийм болт нь бол одоо зодсон гэсэн утгатай байгаа. Канон дээрээ тэгдэг те. Hadley cripples box. Тэгээд хүү гэдэг нь бол боксыг тодтогж байна. Бокс нь дараа нь яадаг вэ гэхээр transferred буюу шилжүүлэгддэг гэсэн үг те. Хаашин шилжүүлэгддэг вэ гэхээр to a minimum security hospital бага security-тэй hospital руу шилжүүлдэг. Ингээд үүнээс хойш Andy is not attacked again. Үүнээс хойш бол Andy дахин атаклагддаггүй. За тэгээд Warden Samuel Norton гэдэг нь бол шоронгийн толгойлогчийг Warden гэдэг юм байна. За энэ үгийг бүгдээрээ сурч авъя. Шоронгийн одоо нөгөө даргыг Warden гэдэг юм байлээ. За шоронгийн дарга Samuel Norton бол assigns Andy буюу Andy-г томилох гэсэн үг. Assign гэдэг чинь. Assigns Andy. Эсвэл Andy-д даалгавар өгөх гэсэн утгатай. Аль нь байж болно. Andy-г томилдог, эсвэл Andy-д даалгадаг гэсэн утгатай гэсэн. Юу хэлэгдэг вэ гэхээр to the prison's decrepit library буюу шоронгийн хуучирч муудсан номын сан руу бол томилдгоо гэсэн үг. Decrepit гэдэг нь хуучирч муудсан бараг нэг нурж унахаашгсан тийм барилга гэсэн утгатай юм байна л да. За тэгээд ostensibly to assist elderly inmate Brooks Hatlen, but in reality to use Andy's financial expertise in managing the wardens and other prison staff's finances. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ostensibly гэдэг нь харагдах байдлаараа гэсэн үг. Харагдах байдлаараа одоо to assist elderly inmate гэдэг чинь юу гэсэн үг юм? Настай одоо хоригдогч те хоригдол настай хоригдол Brooks Hatlen гэдэг хүнд туслуулах юм шиг харагдаж байгаа боловч яг үнэндээ but in reality
to use Andy's financial expertise буюу Andy-гийн санхүүгийн одоо тэр мэрэгжил мэдлэгийг ашиглаад юу хэлэх гээд байгаа вэ гэвэл шоронгийн даргын болон бусад шоронгийн ажилчид буюу prison staff-ийн санхүү буюу одоо мөнгө төгрөгийг менежмент хийхэд бол ашиглаж байгаа гэсэн үг. Andy-г томилсон томилгоо нь бол гол нь тэр байсан. Тэгээд Andy also starts writing weekly. Andy мөн бичиж эхэлдэг. 7 хоног болгон бичиж эхэлдэг. Юуг бичиж эхэлдэг вэ гэхээр the letters to the state legislature буюу одоо мужийн захиргаа руу загтал бичиж эхэлдэг 7 хоног болгон. Тэгээд requesting funding to improve the library. Энэхүү одоо номын санг сайжруулах тийм ээ санхүүжилтийг хүсэж загтал бичдэг гэсэн. Хүсэх request, санхүүжилт funding, тэгээ сайжруулах improve те. За тэгээд окей. Brooks is paroled in 1954. За parole гэдэг нь бол хугацаанаасаа өмнө суллагдах гэсэн үг. Мэдээнүүд дээр амар хэрэглэгддэг байгаа маань чи. Айгүй хэрэглэгддэг. Brooks is paroled in 1954 after serving 50 years. За Brooks нөгөө нэг шоронгийн номын санч настай Brooks маань 50 жил ял эдэлсний дараагаар 1954 онд бол суллагддаг. Хугацаанаасаа өмнө суллагддаг гэсэн үг.